Гүнж бяслаг 2. Хөөх, мундаг байлаа. Бясалга тоглоомонд очиж нэгдүгээрт юм аа. Хөөй, хинч иймэрхүү тоглож чадна штэ. Үгүй ээ. Одоогоор би чам шиг ийм сайн тоглодог нарийн бов хараагүй юм байна. Би харийн бов биш штэ. Бяслаг найзаа. Суу, хоцормооргүй бай шүү. Өдөштэй удахгүй эхэллээ. Явцгаая. Мэдлээ ноён талхаа. Үжилгээ? Та нар ямар үжилэгт явах гэж байгаа? Өнөө орой гүнж төрсөн өдрөө үжилэг хийж байгаа. Бясалга хамт явмаар байна уу? Тийм ээ, явмаар байна. Ингээд би иймэрхүү тоглоомд үнэхээр муу юм аа. Бас хин бэ? Эрхэмдээц бид орж болох уу? Ара? Эрхэмдээц таны онцгой өдрийг тэмдэглэх гээд нарийн боомнууд доор цуглчихсан байна. Миний би таар байна. Халуурч байх шиг байна. Бас ханиалга өнөө өрөө би чадахгүй юм шиг байна. Гэхдээ эрхэмдээц та ядаж олон нийтийн өмнө гарч мэдгүй. Улам тардад байна. Миний гэдэс гар утасны хямдхан тоглоом шиг дуурайд байгааг сонсохгүй байна уугүй. Би ганцаараа зовъё. За эрхэмдээц. Одоо тоглоно. Тэнгэр минь тоглоомын донг анзаараагүй гэж бодсон юм багт. Манай ван тус яанда. Өнөөдөр ч гүнж төрсөн өдөр сайхан болж байна шүү. Жоон амттай юм аа. Нэрээ амттай. Зочтоос уучлалт хүсье. Гүнж өнөө орой гарч ирч чадахгүй боллоо. Бүгдээрээ сайхан баярлалаа. Энэ төрсөн өдрийн үжилгээ гүнжэд царайсан штэ. Өвдсөн болов? За сүү, боломж гарлаа. Өнөө орой яах гэж ирсэн санаж байгаа биз? Тийм ээ. Үсчний газраас суулцчих гэж ирсэн билээ. Урагшаа! Хөдлөх цаг боллоо. Сүү, хүлээж ганцаараг минь орхиод явж байгаа мó? Би ноён талханд туслаад байгаа. Удахгүй эргээд ирнэ. Юу? Шудраг бос байна. Хинч танихгүй үжилгэн дээр би юу их болч байна? Ядаж миний тоглоом байгаа юм байна. Тэнгэр минь уцгүй интернет их муу юм байна штт. Дээд давхарт сүлжээ сайн барих хэрэгтэй доо. Олчихлаа. Энд интернет сайн орж байна. Ингээд үсрээд эрэг үсрээд. Бас хожигчлоо. Ямар хэцүү юу вэ? Төгсгөлд нь зүүн дэше эргэж болохгүй. Тэнгэр минь чи намайг хэр удаан зогсож байгаа юм? Бүдүүлэг амтан. Хөөй, бүдүүлэг байх гээгүй юм шүү. Хуруунууд чинь муу тоглож байгаа нь миний буруу биш шүү дээ. Нэгдүгээр үеийг ч давж чадахгүй хэн байсан? Яаж тоглодгийг харуулад өгье. Юу хийгээд байна? Гайхалтай. Би энэ үеийг хизээч тавьж чадахгүй байсан. Нэгдүгээр үе их амархан шүү дээ. Яаж юм сайн тоглодог юм болоо? Ямар бочинлог юм бэ? Дандаа тоглодог байх та? Анхаарлаа бүрэн төвлөрөж байна. Бас их ухаантай байх та? Ухаантай чадвартай төгс ирэх хүн. Болчихлоо. 10 дугаар үе хүрчихсэн шүү. Юу? Аль хэдийн 10 дугаар юу? Ноён бясалга чи ястай мундаг юм аа. Цаг хэд болчихсон бэ? 6 цаг болчихсон юм уу? Би явахгүй болохгүй. Хүлээж энэ хаачих гэж байгаа юм бэ? Өнөөр шин донод цагдаа гарч байгаа. Яасан ч үзэхгүй өнгөрч болохгүй гэж байна. Битгий яваач. Бясалга. Яг надтай адилхан донод цагдаа дуртай юм бэ? Төгс залуу. Тэнгэр минь 10 дугаар үеийг би хизээч давахгүй юм байна. Энэ үеийг давхад бяцлаг надад тусалж чадахгүй байсан да. Даанч би хаана амьдрдгийг мэдэхгүй, утасны дугаарыг ч мэдэхгүй яаж ахин уулзах болж байна. Муухай өнөр нь л энд үлдэжтэй. Гүнж яасан гинэ? Нөгөө зүрхийн хулгайлжсэн юм шиг байна. Юу? Миний хүүхдийн зүрхийг хулгайлсан? Хааны удмаас хулгай хийвэл цөлөгдөх юм уу? Үхэх
ялтай. Үгүй хатагтай. Гүнж үдшилэг дээр ирсэн нэг бясалган дурлж гисэн юм шиг байна. Тэр бясалгыг бодоод өөр юу ч бодохгүй байгаа. Миний охин тэнэг бясалгнаас бол чадвар алдчихлаа гэж юу? Гүцээ. Охинтойгоо би өөрөө ярилцах болно. Бяцлаг минь хамгийн сайхан бяцлаг. Хой. Ээч та яах гэсэн юм? Охин минь би яаж туслах вэ? Ээж нь бүгдийг биелүүлээд өгье. Зүгээр л бяцлагтай ахаад уулзмаар байна. Хэрвээ чадахгүй бол Тэр бяцлагын дараахан олж ир. Хэмтэйцээ. Би тэр хүүг хаанаас хайхаач сайн мэдэхгүй байна. Орвоо тэр хэдэн зуун төрлийн бяслаг байгаа. Чамд ажилгүй болоход хэдэн зуун арга байгаа шүү. Мэдлээ хатагтай. Хот даяар хайж ихэл. Мэдлээ. Энэ одоо юу вэ? Юу болоод байгаа юм бол? Гүнж яагаад бяслаг хайгаад байгаа юм бол? Мэдгүй. Тэр бяслаг их азтай залуу байна да. Хүүх. Гүнжийн төрсөн өдрийн үтсгэн дээр байсан бяслагыг хайж байна гинэ. Чи үстэй тийм ээ? би биш ээ найзаа. Би гүнжийн царайг нь хараагүй. Явцгаая. Тоглоомын газар руу явъя. Тэнгэр минь гэж 100 сая ногоо өгнө гинэ. Хин дамаатай би. Ийм их мөнгө хинт ч хэрэггүй штэ. Бас цоо шинхэн снайк бокс ихийг өгнө гинэ. Снайк боксо нэгэ хэлэхгүй яасан бэ? Дараа уулзъя. Би явлаа. Хөөхгүй энэ дарааллын ээ. Хизээ тийшээ очих болж байна. Ямар удаан байна? Энэ дарааллын төгсгөл шин тоглоом дээр байгаа тоглоомнуудыг тоглоно гэж бодохоор л. Орд миний би таар байна. Намайг тавь. Таны төлөө талхны Монгол хотын бүх бяслагыг суулгуулчихлаа эрхэмдээцээ. Ганцхан таал бяслагны үнэрийг мэдэж байгаа. Тиймээс та өөрөө мөн эсхийг тогтооно. Үнэн гэж юу? Миний хайртай бяслаг наашаа ирэх юм уу? Өчигдөрхөн юм шиг л санаж байна. Тийм үнэрийг хизээч мартаж чадахгүй. Өнөөдөр гэж юу? Би тоглоомын шидсэн бяслагтайгаа ингэж хамт тоглох нэ. За, эхний бяслагыг түргэн оруулаарай. Эрхэмдээцээ амгалан алтгий. Би таны төлөө ирлээ. Цорганц мозарелла бяслаг танд үйлчлэхэд бэлэн эрхэмдээцээ. Царай нэм дугуй байсныг санахгүй байна. Тэгээд чи миний бяслаг гэхэд үнэр нь шинээрээ байна. Биш. Үжээ гой хүлээлтээ. Сайн уу гүнжээ? Намайг чедар бяслаг гэдэг. Хурц үнэрийг минь үнэртэж үзнэ үү? Тэгвэл та хайж байгаа зүйлээ гарцаагүй олно. Яа! Гэхдээ миний бяслаг илүү гашаалсан. Хурц биш харин муухай үнэртэй. Дараачих нь. Би цэнхэр бяслаг байна хатагтай. Сайн уу? Би бол Рикото. Дараачих нь. Намайг Иментал гэдэг. Дараачих нь. Намайг утсан гавда. За. Дараачих нь. Энэ бүхэн чинь дуусах юм уу? Энэ янзаараа би бясалгаа олохгүй юм байна да. Бяслаг минь яачихсан юм бэ? Эрхэмдээцээ. Одоо битгий бууж өгөөч. Энэ дэлхийд зөндөө олон бяслаг үлдсэн байгаа. Та удахгүй тэр хүүгээ олно. Олохгүй. Ингээд дууссан. Би насан туршдаа гонег л нэ. Чи мөн үү? Миний бяслаг үнэр нь мөн байна. Үнэхээр мөн байна штэ. Гүнжээ, төрсөн өдрийн үдшилэг дээр чинь байсан бяслаг би байна. Танд үйлчлэхэд бэлэн. Бяслаг минь үнэхээр хүрээд иржээ. Энэ хамаагүй чаалыг хайхад байсан хэрэггүй. Сонирхолтой байх юм. Та өнөөдөр сэтгэл татам харагдаж байна. Бяслаг минь 10 дугаар үеийг давж чадна үсттэй. Тийм ээ? Юу? Надаар тоглоох гэж л хайгаад байсан юм уу? Тийм ээ, мэдээж. Энэ тоглоомыг дуусгах чи туслана үсттэй. Мэдээж. Чи хамгийн мундаг бяслаг. Ямар гайхалтай чадварлаг гэж. Үнэн гэж юу? Сүүч үеийг нэм хурдан давчлаа штэ. Бяслага сайн байна. Зүгээр дээ. Та яаж байна? Харсан өдрөөс миний зүрх зөвхөн чиний төлөө зохиож байгаа. Надад чиний тоглоом тавтаж байх төрнөөс өөр юу ч бодогддгүй. Энийг талархсан сэтгэл гэж бодоорой. Үгүй. Нэг үед зогтно гэж байхгүй шүү.
Эрхэм дээдсээ та зүгээр үү? Наад бэлсэлгээ барь. Энч гүнжид үгүй гэж хэлдэггүй юм. Энд ямар доонод нь болоод байна? Байна уу? 911 үү? Бүгд намайг үнэрлээд энд ухаан алдчихлаа. Ямар яаралтай хэрэг гарсан бэ? Байна уу? Байна уу? Хадны хоолны дэглэм. Энэ хулгайчиг нин даруй шоронд хий. Гой, ахад боломж олгоно уу эрхэм дээдс? Чимээгүй. Энийг аваад яав. Эрхэм дээдс. Өршөөж хайр. Өршөө. Фитнес мэрэгчлэн гिचгчээ. Гэтэл би ганц ч килограммжин хассангүй. Ирэх 7 хоног талхны Монголог хотын Валентины баяраар би үг хэлэн штэ. Яаж ийм байдалтай хэлэх юм? Миний алтууд нарийнхан бэлдүү гарч ирнэ гэж бодож байгаа. Эд залуу наснаас хойш би нэлээх гурил нэмсэн. Тэнгэр минь стресстэй байна. Ухаан алдах нэ. Одоо юм идье. Оо. Шоколад байхад имчилгээ хэнт хэрэгтэй юм бэ? Энэ янзаараа бол хатан агуулгын дэлгүүрийн бөөний худалдаанд зарагдана да. Бүрч аймаар биднийг шоронд хийн нэг арга бодцгоё. Ямар арга? Бидний авчирсан хоолны дэлбий мэрэгжилтнүүд бүгд чадаагүй шүү дээ. Нэрэ тийм нэг эрэгтэй байгаа. Хэн? Талх залуу. Талхны Монголог хотын хамгийн суу тухаантан гэдэг юм. Талха яг одоо бидний тамд явна уу? Баяр юу болоод байна? Намайг тав. Байдаг бүх арга хэрэгэлсэн. Гэхдээ нэг гэж бүтсэнгүй. Тусна гэж хэлээчтэй. Ноён талхаа. Тэнийг нарийн боовнууд. Би 7 хоногийн дараа олны өмнө үг хэлнэ. Та нар намайг сайхан харагдуулах уу? Эрхэм дээдсээ. Ноён талх ирлээ. Юу? Талхаа? Өдрийн мэнд эрхэм дээдс. Энэ царай муутай үгэн ноён талх юм уу? Тийм ээ. Хотын хамгийн шилдэг, хамгийн эрэлттэй байдаг. Хотомшгүй олон амьдралыг. За тэр яах вэ? Надад хамаагүй. Талхаа, би чамд намайг жижиг харагдуул гэж тушааж байна. Браво! Их баярлалаа. Та бидний амийг аварлаа. Үнэхээр талархаж байна. Яг цагаа олж мундаг мэрэгчлэн олжээ. Энэ үнэр саримсуу, сэтгэл сэргэм үнэр. Үгүй элгүүдээ ямар амттай юм бэ? Окей, эрхэм дээдс болилдо. Наад гомын чинь идэгж хийгээгүй шүү дээ. Амттай. Намайг тэнэг гэж санаа юу? Миний гоё ус хаашаа алгуулчих. Хулгайч энийг барь. Энэ талхыг шууд шоронтой очичхоор. Харин та нар энэ талхыг авчирсан хаашаа күртэндэ. Эрхэм дээдс өршөө эрхэм дээдс. Тэг эмгүй штэ хүлээгэж ой. Оо, шинэ кав. Дарамд тавтаа морин. Болооч. Үнэхээр өссөж байна. Ийм ойрхон байна. Хатны жижиг болгож чадаагүй амьтдыг ийш нь явуулдаг. Бүгд бүтлэг үйдсэн. Чи яг энд таарна.
Яа, ямар ч нэмэргүй штэ. Ер нь ийм бүдүүн болсон нь чиний л буруу. Моо бялуу. А? Оо, яг зү эндээс яаж гарахаа мэдлээ. Юугны? Сайхан санаа оллоо гэвөө. Тийм ээ, тэгсэн. Ахиад бүтлгүй төл чамаа гүндэг шарагч нь шалчихсан шүү. Үгүй ба талах шарагч нь хэд удаан байлгана. Хэр гайхалтай. Үнэхэр гоё юм ба сайхан юм дээ. Хатныг харалгүй үнэхээр 10 жил болчихсон гэж үү дээ. Одоо өөр болсон гэсэн. Их том биетэй болсон гэж юу лээ? Анхаарлаа хандуулна уу? Та бүхэн хатныг өгтөн авцгаана уу? Үзэсгэлэнтэй хэвээрээ байна шүү. Огт хөгшрөөгүй юм шиг харагдаж байна. Битгий хөдлөөд бай. Аюу харъя. Анхаарлаа төвлөрүүлээ тий. Надтай яаж ингэж ярь зүрхэлж байна тэнийг талах. Гурван хай харагдмаар байвал яг миний хэлснээр хий. Яха өгөнд чинь орё. Харин чадахгүй шууд шоронд орно гэж мэдэрээ. Намайг какаогоор бутлаа гэж яах юм бэ? Шоколад үнэртгээс цаашгүй шүү дээ. Болж байна. Үнэхээр гайхалтай харагдаж байна. Нэрээ юу? Алив харъя. Тань авчраад өгдөө. Бурхан минь, яг 10 жилийн өмнөх шиг харагдаж байна. Талха, чи үнэхээр шилтгэн юм а? Тэр олон мэрэгжилтнүүдийг шоронд хийхээс өмнө энэ аргыг туршдаг байж. Хатан урт наслаг. Ноён талах урт наслаг. Дараачийн уулзалтанд 4-р сарын 5-нд дараачийн удаа арын дэвсгэрийг нийл ягаанаар хийгэрэй гэсэн. Тиймээс ягаан өнгө бэлдээрэй. Нөгөөдөр нь хатан тэмцэн үзнэ. Тэр үед аврах том хөл бөмбөг шиг харагдах ёстой. Танд нэг их хэцүү биш байлгүй. Хатны цагийн хуваар бүтэн жилээр өргөжчилж гардаг. Тэр болтол өөр ажил битгий төлөвлөрэй. Одооноос та хатны албан ёсны үсчин болно. Энэ дэлхийд хамгийн дуртай дүрс устай хоол. Өнөөдөр чи намайг хамгийн хөөрхөн болгох ёстой шүү. Үгүй. Ой. Намайг зүгээр шоронд буцаагаад хийчих. Дадлагжигчийн нууц. Хог шүүрдэхтэй шүүрийг ойролцоогоор 45 градуст барьвал үр дүн нь хамгийн их байдаг. Хэн сурч байна шүү? Ингэн гэж хэн мэдгөө? Ноён талх хамгийн мундаг. Хичээж ажиллавал би нэг л өдөр ноён талх шиг болох болно. Чи зүгээр үү? Битгий хөдлөөрэй. Би туслая. Өглөөний мэнд би ажиллахад билээ. Тэгээд яагаад дадлагжигч болох гээд байгаа вэ? Би нөгөө хизээнийг өдөр тань шиг агуу өсчин балмаар байна. Сайхан юм. Даанч одоогоор манайх өсчин шинээр ажилд авахгүй. Ойлголоо. Суу. Чи туслаач тэхүү. Ойлголоо. Гүнжээ. Та босороо гүнжээ. Бурхан минь. Гүнж юм уу? Тийм ээ.
Ирэх 10 жилийн захиалга дүүрсэн. Энэ их мөнгөөр багтаах газар алгаа. Хүлээгээрэй. Би маш том алдаа гаргасан байна. Ийм их авьяасыг би алдаж болохгүй шүү. Хөлч нь их хүчтэй юм шиг байна. Үсчний газар ажиллахад яг тохирно. Тийм гэж юу? Хүчрэх чухал. Өдөржин удаан зогсдог болохоор хүчтэй байх ёстой. Тэгвэл би төрөлхөн авьяастай гэж юу? Тийм ээ. Маргааш өглөөнөөс ажилдаа ороорой. Хоцорчлоо. Баларсан юм аа. Уг нь ерөөсө хоцорч байгаагүй юмсан. Яг цагтаа ирлээ шүү. Ямар хариуцлагатай ажилтан бэ? Суу, хадагтай ялуу би юм худалдаж авч хаад ирээ. Хойлнуудыг арчиж цэвэрлээрэй. Гял олцлон сайхан арчаарай. За, мэдлээ. Санаа зовлтгүй ноён талхаа. Хийснэр нь гэлацтай сайхан цэвэрлэн дээ. Гүнжтэй ноён талхны хийснэр тойл цэвэрлэхгүй бол танд уурлаа шүү. Нөө нэрэ тийм л дээ. Юу хийх ёстой вүлээ? Хөө, энийг л жинхэнэ гялалцах гэнтэй. Тийм ээ. Чи үнэхээр мэдрэмжтэй юм байна. Хөөсөө. Би чамд хог асгаад өгье. Болох юм уу? Бололгүй яах вэ? Би энэ ажил гэдэг билүү юу гэдэг вүлээ? Им юмыг хийж сураад байх шиг байна. Хэмбэ, хэн ингэж хайчихва? Миний машин. Их хууч гарагдаад байгаа. Бас л хог юм байх гэж бодод. Үнжи, таны хүснэ. Хуучирч зэвсэн энэ бүх шиг өнгөтэй машин унаж явах хэцүү байдаг байх гэж бодсон юм л та. Тэгээд бүх машинаа аваад ир гэсэн. Та миний машинаа сонгоод хэрэглээрэй. Чи нэг л өдөр агуу усчин болно. Алдаага залруулчихлаа шүү дээ. Ийм сайхан машинтай болох гэж. Сайн байна. Усчны газрын сургалтын хугацаагаа дуусгасанд баяр хүргэе. Онц суралцлаа. Гэрчилгээг аваарай. Хөлөгт 5 таймаар. Баяр хүргэе. Сайн байна. Манай гүнч чадлаа шүү дээ. Та үргэлжил ийм хүчтэй байдаг гүнж. Тийм ээ. Гэхдээ цаашид би энд ажиллахгүй. Юу гэсэн үг вэ? Намайг гэрчлэгээтэй болчих юм бол өөрөө ажиллах хүсчний газар нээж өгнө гэсэн юм л да. Намайг сургаж өгсөнд баярлалаа. Бидний хөдлөр авах. Тэнгэр минь зав гардгал байгаа да. Хөгжилтэй байх та. Юу вэ? Талх үсчин гинүү? Гүнж талх үсчнээс сурсан юм уу? Гүнж заасан гэхээр гүнжээс ч мундаг гэсэн үг шүү дээ. Тэдний үсчин рүү явъя. Угаасаа талх үсчин шилдэг. Явъя, талх үсчин дээр очие. Хямрал.
том биетэй л дээ. Гэхдээ том биенээс цаашгүй. Бид нар жинхэнэ хүч гэж юу гэдгийг харуулъя. Бие жаахан халаан. Одоо энийг харж бай. Чи зүгээр нөөж. Очлоо найзаа. Хор туухай чинь хүнд штэ. Мань вэнч. Энд нэг бяцарсан талх байна. Би уусчлоо. Оо, ноён талх яагаад оройдод байгаа юм бол? Тийм ээ. Ноён талха та яагаа вэ? Хэтих хүчтэйгээс болоод гараа хуучглаа. Эсэмэнд байгаа л боллоо доо. Зайлшгүй юм асуусан доочлаарай. Гэхдээ хэн үс засах юм? Усуу чи засчихоо. Би юу? Санаа зовлтгүй. Би чамайг гараараа сайн чиглүүлээд өгнө. Мэдхгүй. Яаж хоолоо идэх гэж байгаа юм бэ? Чамайг надад туслах хаа гэж тооцоолж байлаа. Юу? Эсвэл зүгээр л өлсөд өгчих. Өшөөгөрөө үсээ засуулах гэсэн. Тав тамарил. Миний чадварлаг шав сүү өнөөдөр чамд үйлчилнэ. Ноён талха би сайн байж чадах болов. Битгий санаа зовоо. Зөөлөн талах юу ядах юм бол зүгээр миний цааврыг даг. Би юу хийж байгаагаа үнэхээр мэдэхгүй байна. Ямар үсчин 3 инч кремнээс эхэлж байсан юм бэ? Эхлээд яг 2.5 инчээр шүрших ёстой шүү дээ. За. Үзээлцэг 45 градусын өнцгөр тавих ёстой. За ноён талха. Нэгс нэг инчийн зайтай байх ёстой. Наа шоколадны үрмгээр хачим хийгээд байна. Мундаг сахарыг тэнгэрээс бууж угаа тасан хэрэг шиг цацаач. Улаан буутай минь уурандаа шаргадах. Би хөлөөрөө хийсэн чамаас дээр юм байна. Нийлдгээр заа гэж хэлчихээ. Энийг л эстет гэдэг юм штэ. Сайхан хооллоо. Шоко хаачих нь вэ? Гүн намайг хооллохгүй юм уу? Юу? Би гараа хөдлөж чадахгүй шүү дээ. Шоко надад туслал та. Оо. Шоко? За. Махыг ширхгийнх нь эсрэг зүсэх ёстойг мэддгүй юм уу? Тэр ямар хамаатай? Яаж ч зүссэн хотод руу ч лорно штэ. Ямар хамаатай юм бэ гэсэн үү? Зүсэлтээс нь шалтгаална. Би хөлөөрөө чамаас илүү зүсэх юм байна. Яагаад ганцхан мах өгөөд байгаа юм бэ? Ногоо бас идмээр байна штэ. Бат логон тургуг минь мэдсээр байж. Гот хайвшраа. Энд бүр дасчихлаа шүү. Баязара. Энэ хоёр хаачва. Сүү, шоко. Тоглохон бодоод гараад ирээ. Ганцаар минь орчихжээ. Гараач өргөж чадахгүй байхад яаж хаяад явдаг байна. Ноён талхнаас олж би хайцганда живж байгаа юм шиг л болчихлоо. Голдуу сайн санаж хэлдэгч. Крэс хэтэрлээ. Гэхдээ гайгүй болов. Гараа хөдлөж чадахгүй штэ. Ноён талхыг мэдэн штэ. Шарагчанд хийсэн ч амьд гарна. За хоёё. Цагаан эдэний караоке орцгоё. Амттан болгож энэ усан үзмийг идэмээр байх. Өөрөө идэх гээд оролдоод үзэхээстэй. Ямар ичмэр юм бэ? Би усан үзмэнд ялагдахаас татгалзаж байна. Төрөглөрөө би сохор болцоотой. Шин төрхтэй болмоор байна. Чаддагсан бол тусалмаар байна. Даанч гар болдгоо. Юу? Тэгвэл яах гэж үсчний газар ажилуулдаг юм бэ? Эндээс явах минь зүгээр. Эхлээд би хаягдсан. Дараа нь хашгичууллаа. Тэр хоёр хааччихваа. Би хөлөөрөө хийсэн чамаас дээр юм байна. Би хөлөөрөө чамаас илүү зүсэх юм байна. Хөлөөрөө хийсэн ч би илүү гэж арай л хатуудуулчихвуу та. Баяцаарай. Хөлөөрөө гинэ, тийм ээ. Хөлөө ашиглаж болох юм байна. Талх байгаа бүхийг сурвалжан ашигладаг. Тиймээс хөлөө ашигладаг хэрэг аа.
Тав тамаар. Цаг авалгүй уулзлуулж болох уу? Болоогүй яах вэ? Нааш ирээд суухгүй юу? Хөөе, юу болоод байна? Санаа зовлтгүй. Энэ миний тусгай арга барил байгаа юм. Тоглож байгаа байлгүй дээ. Бараг болчихлоо. Та үнэхээр чадварлаг юм а. Хөлөөрөө зарчихлаа гэж юу? Ямар ч үс чинь над шиг ингэж чадна шүү дээ. Үнэхээр засчихлаа. Амьдралдаа ийм гоё үсний засалт харж байсангүй. Ээж би бас хөлөөр засуулмаар байна. Ноён талах. Оливия Фиг Ньютон Джонсны дуу шиг дууч байхгүй маа. Тийм ээ. Гэхдээ л ноён талах ботогдоод болохгүй байна. Ноён талах зүгээр байгаа. Ой, энийг харсан уу? Тийм ээ, шууган тарж байгаа. Хүн болгон харсан. Хөлөөрөө ус засч үнэгээ төсөөлөд үзтээ. Юу гэнэ? Шоко, тэр ноён талах байна. Сүү, хурд өсчний газар руу явцгаая. Хүлээж аваарай. Ямар гайхалтай юм бэ? Яг одоо би ноён талхны хөлөөрөө ус засаж байгаа газарт ирээд байна. Ахын гахалтай чадварыг харцгаая. Тийм аа. Засчихлаа. Энэ зөвхөн талхны мөрөдлөг хөлөөрөө биелүүллээ. Ингэж чаддаг гэж мэдээ байна. Санаа зовох хэрэггүй гэж хэлсэн үстэй. Одоо би өөрсөдөө санаа зовж байна. Үсээ засуулмаар байна. Та хоёр яагаад танаас үгүй зогсоод байгаа? Сүү, яваа зорсон шоколад аваад ир. Шоко, утас өөрөө хариулахгүй шүү дээ. Мэдлээ ирэх мэ. Тэр мундаг юм аа. Ноён талхаа асууж болох уу? Юу хийгээд байгаа? Харахгүй байна уу? Миний алдарт хөлийн тайралт. Хэлээвз би хөлөөрөө илүү байж чадна. Тэнгэр минь хөл ядарчихлаа. Сүү ирээд эндээс бариад. Барьж яах юм бэ? Ноён талхаа гарч идчихсэн гэсэн үг үү? Тийм ээ, айлэрт идэгжсэн. Гэхдээ хөлөөрөө засдаг гэж алдаршсан болохоор гараараа засаагүй юм. Хөөе, супер одод хэтэж шүтэн бэхэрчдийн орныг хугалдаггүй. Танайхаа ажиллаж байгаа юу? Тав таймор. Миний харж байгааг Би харсан уу? харахгүй чадахгүй нэ. Хайвшраад хөлөө сул тавь. Харин би хөлөөрөө үсийг чин заснаа. Нинжа гурвал. Ноён талхаа баяртай. Маргааш уулзъя. Маргааш уулзъя. Ноён талах энэ байх нь. Бидний нэг насны дайсан. Заавал хариугаа авч байж сална да. Цоосон мөнгө. Энэ юу мөнгө? Хэн самбар дээр сум зоочихвоо. 500. Талхаа. Чипс. Өнөөдөр бас яаж гай тарих гэж ирэв. Чи л надад гай болдог үстэй. Миний үсчний газарт ядаа үрдүүлсэн хүн чи үстэй. Хүн хачи юм яриад байгаа. Манай үсчний газарт хүн оруулахгүйгээд ядаа үрдүүлсэн биз дээ. Юу вэ? Юу болоод байгаа юм бэ? Аминд минь хүрхгүй юу? Манай үүдэнд яагаад занг байдаг вэ? Би уунах шахлаа. Чамайг уучлахгүй дээ. Хурдан намайг гарга. Үгүй, би уучлаа. Хурдан гаргаад өгөхгүй ч байна. Өглөө нэмэнд. Өглөөний минь. Ноён талхаа. Би танд жимстэй цай бэлтчихсэн шүү. Юу болов вэ? Сүү, миний цайнд хор хийж гисэн юм уу? Яалаа гэж би хийгээгүй. Тэгээд хэн хор хийж гисэн бэ? Бодоод байсан чинь.
Хэн нэгэн намайг хөнөөх гээд байна уу? За юу гэж дээ эрхмээ. Энэ шиг энгийнэг талхыг хөнөөх ямар хэрэгтэй юм бэ? Тагнуултай кино хэтэрхийх үзчихсэн юм биш үү? Тийм дээ. Аа? Ой, энэ юу чимээвэ? Аре. Сухтараа. Юу болгоно юм бэ? Манай үсчний газар дэлбэрчихлээ. Ноён талхыг хийсэн үнэн байж. Тэсрэх бөмбөг суурлуулна гэнэ. Хэн ингэсэн бэ? Би хайр юм хөнөөлж чадах байсан юм. Бидний бүх дайралтаас мултарчлаа. Үнэхээр энгийн талах биш байна. Та нар хэн бэ? Би бол Буданы боовны газрын хилдэг ил. Элдний хаан цагаан Буданы боов. Би бол түүхийг өвлөгч нүцгэн ударгын хаан Урт Буданы боов. Би бол цавуудаг Буданы гэр бүлийн урсад хорт сумны хаан цавуудаг Буданы бов. Та нар ундаг юм аа. Гоё юм аа. Магтаад байх та яадаг юм? За тэр яах вэ? Яагаад над руу тайраад байгаа юм бэ? Чамайг там руу явахдаа тэрийг хэлнэ. Талхаа чи дууссан. Чи илдээ суугаж байгаа болохоор би ч гэсэн хаачаа барихаас биш яах вэ? Чам хэлтний хаан гэдэг нэрийг зүгээрч нэг өгөөг бололтоо. Хөөе. Чи надтай үзэлц. Сул дорой эмэгтэй хүнийг зодох миний үзэл санаа нь таар. Олон юм яриад байлгүй над руу дайруулах үдэс минь. Юу? Өлөн гэдсэ? Зүгээр орхихгүй та. Эмэгтэй гэхэд овоо юм аа. Чи ч өлөн гэдс гэхэд овоо юм бэ? Би ч гэсэн ноён талхыг шокоёр туслах хэрэгтэй байдаг. Ой суугаа. Надтай тоглол ямар вэ? Тэгээд юугаар тоглох юм бэ? Тоглоомоор уу? Танад хамгаалагчаар уу? Үгүй ээ. Хорт зүгээр. Авраарай! Юу нь яагаад намайг ингэж байгаа юм бэ? Хайвшир. Зовлон удахгүй. Ичи юу вэ? Хайчин тавчуулагдаад хөдлөж чадахгүй. Ийм юм байх гэж би ялагдлаа гэж. Хайч илтнээс хүчтэй байдаг юм. Охид руу арай хүчтэй дайрчих уу? Юу? Охин гинэ? Чи муу бол зүгээр л нэг муу мишок. Шалахгүй юм байж. Шоко чи зүгээр үү? Тийм ээ. Харин та Би яах вэ зүгээр. Ингээд сүү хаана байна? Үгүй би айгаад байна. нэг муу сууж. Би унгаач хуудаа. Би ялчихлаа. Ноён талхаа би ялчихлаа штэ. Оо за. Өнөөдөр заавал хариугаа авна гэж бодсон юмсан. Та гурвыг хэн явуулсан бэ? Тэр чипс үү? Багет үү? Хэн ч явуулаагүй. Бид л чамайг зайлуулах гэж өөрсдөө ирсэн юм. Намайг үү? Яагаад? Үнэхээр мэдэхгүй болоод асууж байна уу? Чамаас болоод Буданы боовны газар дампуурч байна. Буданы боовны газар уу? Буданы боов бол эрт цагаас хүмүүсийн дуртай байсан амттан. Тийм дээч Буданы боовны газрууд хүн ихтэй байсан. Гэвч замын эсрэг талд нарийн боовны газар нээгдэж хүмүүс тийшээ шуурах болсон юм. Тэр үеэс эхлээд Буданы боовны газарт хүн орхоо байсан. Тэгээд манай Буданы боовнууд бүгд зовлон шанал дунд өдөр хоногийг өнгөрөөж байна. Нарийн боовны газарт яагаад хүмүүс дуртай болсон бэ гэдгийг судалтал. Талх. Чийл боовнуудыг гойж чимэглснээс болсон байна лээ. Би ч сайхан гойж өгдөг л дөө. Ноён талх үнэхээр мундаг. Чамайг устгаж Буданы боовны газараа аврыг гэж бодтол бүтлгүүд ч гэсэн болохоор уур хүч байна. Бид ингээд дуслаа. Цаашдаа яаж амьдрах вэ?
Юу молгүй юм яриад байна. Та нар ч гэсэн хичээх юм бол хүний анхаарлыг татаж хангалттай чадна. Юу? Яаж тэр вэ? Талах боовнууд ч гэсэн анхандаа та нар шиг энгийн байсан ч хэдэн мянган жилийн турш өчнөн олон зүйлсийг туулсаар олон төрөлтэй болсон юм. Та нарыг ч гэсэн өөрчлөвл амттай болж болно. Тийм боломж байгаа гэж. Манай буданы боонуудыг яаж талах боов шиг чимэглэх юм бэ? Би та нарт боломжийг харуулад өгнө. Буданы цагаан боо. Сүүтэй чигэрмэг, шоколадтай чигэрмэг аваад ир. Мэдлээ. Аваад ирлээ ноён талхаа. Шоколадтай чигэрмгийг хувааж толгой дээр нь тавиад. Дараа нь 2 хуваасан сүүтэй чигэрмэг шоколадны чармал хантал түрхэхэд дээр нь хатгачихвал хааны малгай. Ингээд бэлэн боллоо. Ийм юм байх гэж. Дээр нь хааны луу төмсгөл өмсүүлчихвэл Нааша хүрээдэр. Хөөх, хаан шиг болчихлоо штэ. урт нарийн буданы боо. Яаж байгаа нь вэ? Шоколадаар малгай хийснийхээ дараа 2 талд нь презел зоож өгөөд нүд ам хамар зураад өгчгөл солонгосын бэлэгдэл модон хүн. Хөөх, үнэхээр гоё болж. Эцэст нь цавуулаг буданы боовны ээлж. Толгой дээр нь шоколад, сүн крем тавиад шүдний чиглэлүүрээр нэрс уулан цангис зоож толгоон гоёл бэлдээд дараа нь бөөрөнхий шоколад нэмээд өгчихвэл ямар вэ? Хардаа. Үзэгслэнтэй шинэхэн болчихлоо. Үзэлцэгний чанамлаар хацрын гоё хоомардаж болохгүй. Буданы боовыг хүртэл ингэж чимгэлж болдог хэрэггүй. Азийн онцлог илүү тодорч байна. Таалагдаж байна шүү. Ноён талхаа. Биднийг ийм гоё болгож өгсөнд баярлалаа. Энэ юу ч биш ээ. Шин юм дуршихтаа үргэлж баяр тавиад юм. Талхаа, чамайг аюулд оруулсанд уучлаарай. Бид дэндүү төрөгдөжээ. Зүгээрээ. Одын амьдрал ийм л байдаг. Оёолж өөрчлөгдмөр байвал манай ус чин рүү ирж байгаарай. За юу. Баярлалаа. Энэ ачиг чинь мартахгүй. Буданы боонууд бид ч гэсэн илүү хичээх болно. Бүгдээрээ сайн яваарай. Дахиад ирээрээ. Үе, хараач. Та гоё юм. Ямар гоё юм. Ямар хөөх юм бэ? Энэ буданы боовыг хардаа. Анх удаа л юм ихтүүтэй буданы бов харж байна. Буданы боовны газар байнга ирж байя. Тэгье. Алтан зайдас, мөнгөн зайдас. Хөөх! Нуур үнэхээр том юм а. Гайхалтай үсгэлэнтэй ч юм. Одоо майхна барьцгаа. Тэгье. Сайхайтлээ. Ноён талхаа, таны шарж өгсөн махал хамгийн гоё амттай. Би нуурын ирэг дээр зайцхантай хамт бөмбөгөөр тоглолоо. Тэгээ. Би сайхан унтъя да. Юу чимээвэ? Сүү, яасан бэ? Ноён талхаа, зайдасхан угаалтар нуур нь унжлаа штэ. Юу? Чи надаар тоглоод байна уу? Зайцгаа. Одоо яадаг вэ? Намайг нойрноос минь хэн сэрэж их вэ? Уснаас мушга бов гараад ирлээ. Өвөө, ингэ та хин бэ? Би бол энэ нуурын эзэн Пан Шилён байна. Чи яагаад ингэж хүнгэлж өөлөв? Миний тийжэдэг зайдасхан нууранд унжглаа. Бомбор цонгор бөөрөнхий нүдтэй зайцууга та хараагүй юу? Бомбор цондор зайцаа түр хүлээж өгөөрэй. Ноён талхаа, Пан Шилён манай зайдасхныг олж өгөх юм шиг байна уу? Тийм ээ, нэг их санаа зовлтгүй. Энэ алтан зайдас чиний зайдас мөн үү? Би энэ тэр чигтэн алт юм байна. Үгүй биш ээ. Манай зайдасхан ингээл нэг зайц байгаамаа. Тийм ээ. Энэ зайцыг цэвэр алтаар хийсэн юм. Үнэн $100,000. 100 сая? Тийм ээ, мөн. Энэ зайдас бол яг манай зайдас мөн. Энд чинь манай зайдасхан биш шүү дээ. Зайц нууранд унжгаад байхад санаа чинь зовхгүй байгаа юм уу? Нөгөө ёо, санаа битгий зовдоо. Нуурын доор хаан тус байдаг болохоор усан дунсан зайдснууд хүртэл сайхан амьдэрдэг юм. Тэр харал та. Зайдас сайн байгаа.
Болж өгвөл алтан зайдас дээр энийг аваад явъя да. Зөв шийджээ. Сайхан гялалзаж байна. Энд аливаа хөрхөс. Юу? Зайцхныг усан тунгаач. Ноён талхаар нь алтан зайдсан аваад ирсэн. Ноён талхаа арай дэндэж байгаа юм биш үү? Та яаж өөр зайдасхан авчирч чадаж байна? Гүй энэ алтан зайдас ямар ховор байдаг билээ дээ. Алтан зайдсанда хоол энэ байна. За хоол байд. Амтгүй байна уу? Амттай байна. Алтан зайд цаач нүвэ. Энд чинь үхрийн махан стейк байна шүү дээ. Энэ зойлог эннээс идмээр байсан байх нь. Заамаа. Махыг хүртэл идэж үтсэн хүн л иддэг гэхчээр манай алтан зайдас хааны хооллолтой юм. Хүнтэй мах идчихэд яагаад байна? Яг хүндрэх гэж угаагүй л шиг. Ноён талхаа наадах чинь хүндрэх гээд байгаа юм шүү. Тийм үү? Алтан зайдас минь энд хүндрээрээ. Сонин дээр хүндэрмэрэг байгаа юм шиг байна. Энэн дээр хүндрэх юм уу? Эсвэл дэвсгэр дээр авих ямар вэ? Алтан зайдсаа хаач нүвэ? Шоко, энэ вар ямар учиртай юм болов? Захирлын хайртай 500 жил болсон Гүрьягийн ногоон шаазан. Манай үсчний газрын түүхэн дээр хүндэрч байдаг. Ноён талхаа бид хэдий болтол ингэх ёстой юм бэ? Харин тийм ээ. Ажиллаач хийж чадахгүй байна. Дахиад бол чадахгүй. Алтан зайдас билүү, мөнгөн зайдас билүү. Энэ нэг юм эрхлүүлсээр байтал үсчний газар маань дав болох нь. Хойсоо өөрсдөө зайдсыг авч ирцгээе. Мэдлээ. Баншилёнго алуу гараад ирээрээ. Ингэж хэлэм татлаад байна вэ? Манай зайдсыг эргүүлээд өгөөч. Зайдасаа эртэд аваад явсан биз дээ. Энэ манай зайдс биш ээ. Энэ золигтой ягаад чамд байж чадахгүй. Бид өөрсдийнхөө зайдсаныг л санаад байна. За ойлголоо түр хүлээгээрэй. Энэ зайдас бол эрдэмтэн доктор. Хүлээгээрэй. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн байна уу? Миний IQ 352 төрлийн эрхийн үнэмлэхтэй. Талхны компанид ирсэн Оросд дэлхийн хамгийн ухаалаг эрдэмтэн доктор зайдас. Намайг авч явах юм бол наад болгоо туслахаас чинь хамаагүй илүү хэрэг болох байх шүү. Хөөе, Баншилёнго. Манай зайдас ийм ухаалаг. Мөн байна. Манай зайдс мөн байна уу? Та бас яагаад байгаа юм бэ? Байж бай. Ийм ухаалаг юм бол үсчний газрын хөрөнгө оруулалт, санхүү, маркетинг гэд бүгдийг даалгаж болно шүү дээ. Манай үсчний газар маш баян болон манай зайдас мөн байна. Зааваад яваа. Хурдхан үсчний газар байна. Үсчний газрын түүхийг мэдхүү. Эхний грифт Хүүе. Энэ чинь бас юу вэ? За энэ зайдас бол байна. би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн уу? Би бол эрдэмтэн доктор зайдас. Чи нөгөө яриад байсан шокон байх нэ. Ноён талах болон сүүгийн ярианд чиний нэр 3 удаа дөрдөгдсөн болохоор мэдчихсэн л дээ. Үгүй энэ зайц чинь яриад байна шүү дээ. Гайхаад байх хэрэггүй. Би бол маш ухаалаг болохоор талхнаас нэг их ялгаагүй. Тэгээд зогсохгүй. Англи хэл, франц хэл, испани хэл, хятад хэл гээд 56 төрлийн хэлээр ярьж чадна. Ноён талхаа та англиар ярьж чадах уу? Yes. Тийм болохоор би гадаадаар яриад өгөө. Bonjour, guten Tag, ni hao, konnichiwa. Манайх ийм мундаг ажилтнтай болох гэж баярын үдэшлэгч болов хийцгээе. Үдэшлийн түүхийг мэдхүү. Үгүй нэрээ юу гээд байна? Харин тийм ээ. 1 2 1 2 1 2 Чи хүлээ. Чи чинь 3 3 7 4-ийг мэддэггүй юм уу? Саг 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 сагсараа саг 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 саг. Ингэж арчиж байж шалан дээрх бүх толб сайхан арилдгийг мэд үү? Тийм үү? Уучлаарай. Өдий болтол зүгээр текстингс хийж цэвэрлдэг байж чамд өгч байгаа цалин хайрын юм да. Шака. Зачих гэж. Яагаад бүтээгдэхүүний үнийг ингэж тооцоод байгаа юм? Юу? Энд цэгийг орхичихсан. Энд болохоор нэг тэг нэмчихсэн байна. Нэг хуудснаас 2 ч алдаа оллоо.
энэ чинь ажилдаа муу гэдгийг чинь баталж байна. Чи юу гинэ? Одоо л манай усчны газар сайхан ажиллаж байна. Сүү, Шоко. Та хоёр эрдэмтэн зайдсаас сайн сураа. Тийм ээ. Ноён талхын хэлсийг сайн сонссон биз дээ. Надад сайн сурах юм бол энд тэнд очиод өлбөрч өгөхгүй шүү. Тэгвэл би одоо үсээ засъя та. Ноён талха эмбэгтэй кремэн дээр усан үзэм тавих жоохон хачин юм биш үү? Тийм гэж үү? За шар өнгө үзмийн яга өнгө чинь тод өнгөнүүд болохоор хүний анхаарлыг татаад хөдөө харагдана. Ингэж засах юм бол үйлчлүүлэгч чинь загвар алагч гэж хэлүүлнэ шүү. Загвар алагч гэв үү те? Үгүй тийм биш ээ. Чи гинэт яагаад байна? Өнгөний зохицлыг баг сургуулийн зургийн хичээлдэр заадаг шүү дээ. Хараа баг сургууль хүртэл төгсөөгүй юм биш үсттэй. Жоо, намайг баг сургууль төгсөөгүй гэж байна уу? Сүү, наатаа аваад гараад ир. Мэдлээ ирэх мэ? Ой, тавиач. Хөөе, бан шил юугаа. Бас л та хоёр. Энэ олон үгтэй зайдас чинь манай зайдас биш байна. Олон үг ярих гэдэг утгыг мэдхүү. Ман шилионгой манай зайцганыг эргүүлээд өгөөчтэй гуйж байна тэхүү. Хүлээж яваарай. Ноён талхаа энэ удаад жинхнээс өөрийнхөө зайцганыг авч явна шүү заа юу. За, ойлголоо. Би ч гэсэн одоо чадуулж хансан. Байн шилионгой энэ ч гэсэн манай зайцган биш байна шүү дээ. Яага дандаа өөр зайдас авч ирээд байгаа юм. Энэ зайдас бол булчин шөрмөстэй. Тулааны эрдэмтнэд тэрсэн. Айкондо, хакидо, жудо гэд нийт 20 бүстэй. Хатан хааны тэмцээнд оруулсан ч бол. Тийм ээ. Манай зайдас мөн байна. Ноён талхаа яагаад байгаа юм бэ? Чи зүгээр байж бай. Цаашдаа энэ зайдсаар би хамгаалагчаа хэлэх юм бол хэн ч надад ойртож чадахгүй. Явцгай, булчинлаг зайдас минь. Гүй эн чинь бас юу вэ? Энэ бол булчинлаг зайдас. Хүчтэй, тулаанд сайн болохоор манай үсчний газрыг хамгаалах болно. Яагаад байна? Ноён талхаа ингээд та зүгээр Яагаад байна? Яагаад байна? булчинлаг зайц бидний булчинлаг болгох гэдэг шиг байна. Йоо, туслаарай. Хүлээгт мэдрэхгүй байна. Ахиж хиймээргүй байна. Ойлголоо. Хийлээ. Ингэж байгаад үх юм байна та. Энэ үнэхээр хэцүү байна. Ноён талхаа булчинлаг зайцсан унтчихсан байна штэ. Одоо л боломж гарлаа. Энэ мөг хурдхан шиг эргүүлээд өгч. Нэг хоёр. Тэгтэл тасгал хийсний хэрэг гарч байна шүү. Харин тийм ээ. Би буйдан өргөж байдаг. Бан шилёнгой хурдан гараад ир. Энэ шөнөөр юу чимээ шуугаан бэ? Та энэ золиго буцаагаад авч үз. Тэгээд манай зайцыг эргүүлээд өгч. Одоо бол та жинхнээсээ өгөх ёстой шүү. Тэгэхгүй бол болгож өгнө гэж мэдээрэй. Дүр цуур хүлээгээрэй. Одоо л яг манай зайцганыг эргүүлж өгөх юм шиг байна. Тийм ээ. Хичээж дасгал хийсний хэрэг гарлаа. За энд байна. Жинхэнэ зайдас байна. Сонсон шүү. Эрхмэ танд үнэхээр их баярлаа. Дахиад уулзахгүй шүү. Хүлээгээрэй. Та нар шиг шудраг сайхан сэтгэлтэй талхтай уулзаж байгаагүй юм байна. Шагналд нь алтан зайдас, доктор зайдас, бас булчинлаг зайдсыг өгч байна. Юу? Та сая юу гэсэн бэ? Хааны царай. Зүгээр орхихгүй дээ. Ханхуу юу болов? Тийм олон язгууртны өмнө намайг яаж гутаад чадаж байна? Гутаасан хэн тэрв? Ялуу хатан хаалт байхгүй юу? Ямар их амттай хоолнууд вэ? Стейкс талайн хавчи бүтэн шарсан дахиад хүртэл. Хэм бэ? Хатантаа. Цэцхийн тостаа байхад чи юу ч хийгээгүй байж ягаад ийм үнэтэй хоол идэх гээд байгаа? Өдөр чи өрөөндөө зүгээр хэвтэж шүнжин тоглоом тоглож хөөрхи амттангуудын араас л дагаж гүйдэг үсттэй. Татварл хороож байдаг чам шиг юмд ийм хоолууд өгөхөс хайран байна. Өөрөө ч гэсэн юу ч хийдгүй байж. Чи тэнд байгаа гахаан гэдэгтэй тутан гээд. Юу?
Хатан намайг гахаан гэдстэй зутан идгсэн. Ямар тамшиг гутамшиг вэ? Үнэхээр уурч нь хүрсэн байх. Зөвхөн тэрч биш. Энэ амралтын өдрөөр надтай хамт дарвуу цаваар аялах уу? Дарвал зэтэй юм уу? Ханхууж харахгүй мөндөө. Зүсгийн тастаа. Чи хэдэн настай болцоход одоо хөдөл унтаж байгаа чигээд байдаг юм? Энэ дотор хувцас өөрөө угаа. Юу вэ? Хүүхэд биштэй өмхөндөө шигээд тахта яах вэ? Тийм биш. За явж би засаа. Ялуу хатан хаан. Би хизээ нэгэн цагт их чиг суудлаас нь буулгаад өөрөө хаан болно. Үнэхээр хаан болмоор байна уу ханхүү? Хэрвээ тийм бол надад сайхан арга байна. Чи талах үсчин мөн үү? Мөн байна. Өөрөө хэм бэ? Өөрийн чинь гоёх ёстой талах байна. Та чинь тийм ээ. Энэ хүн бол талагчны хотхоны хааны гэр бүлийн 2 дугаар хүн. Цөцгийн тостой вафл ханхүү байна. Чамайг хааны төрхийг бүтээж чадна гэсэн. Наад үгүй хэний сонссон юм? Ямар үдэ? Би хаан болох төрхтэй байна уу? Санах хинч хэрэггүй. Жимбидлэн зассан хөмсөг. Шөнжин тоглоод ядарсан нүд. Чихэрлэг юм эдсээр байгаад хорхойд чгсэн шүд. Ханхүү та харин ч ажилгүй хүн шиг төрхтэй байна. Гоо ярих юм. Талха. Намайг хааны төрхтэй болгоод өгөөч дээ. Яагаад хааны төрхтэй болмоор байгаа юм? Энэ улс Ялуу хатан хааны дарлал зов чаналж байна. Би хаан болоод талхчны хотыг амьдрахад таатай орон болгох болно. Ой, наад үг чинь урвал тийм гэсэн үг штэ. Чи бодоод үзтээ. Хатан хаан ард иргэдийн хоол хүнсийг булаач. Зөвхөн өөрийн жаргалыг л хайж. Алдуудтайгаа хүч хэрэглэн харьцаж яваа. Энэ таны бод юм уу? Амшиггүйгээр хатан хаантай өгсөрч байдаг. Харуул энийг зайрын гиндэн рүү авах. Үгүй. Хатан хаан ч муухай л да. Хатан хааныг буулгаж байж энэ улс аврал надад туслаач дээ талхаа. Үнэхээр тийм бол өөр арга алга да. Намайг дагаад яв. Энд ирээд сууч. Хааны төрхтэй болъё гэвэл тэр хэмжээний өвдөл даган шүү. Тэвчин биз тэтэйцээ. Хаал болж чадна гэвэл ямар ч шаналлыг давж чадна. Тийм болоо. Хааны төрхтэй болгоод өгье. Яаж угаа чинь энэ вэ? Хааны дух угаас уудам тал шиг өргөн байх учиртай юм. Хөмсгөн тэнгэрт дүүлэх бүргэд мэд. Хад мэд том хамар сайхан луу мэд зулзаан уруул. Бүх буйныг дууддаг том гэгчиг мэнг. Дээр нь нэгэн утас мэд үс тавьчихвал одоо дууслаа. Ямар болсон болоо? Яаж байгаа ч нэ нү? Миний хөөхөн царайг ийм аимшигтай болгож юу байдаг? Наадах чинь хаан болох төрх. Үнэхээр ийм царай муутай болж байж хаан болж чадах юм гэж юу дээ? Гэвч ингэж байгаад чамаагүй их чиг хаан сэнтигээс буулгах болно. Хүлээгээрээ. Хэцээч наадхаа арилгаж болохгүй шүү. Тэгэх юм бол бал. Загс харахыг хариглана. Ийм муухай царай байдаг гэж юу? Би яг бөөлчихөд Намайг хараад ингэж хэлж байдаг. Одооноос эхлээд би энэ хотын хаан. тэглэв яах вэ? Хатан хаантан ойрд байрны үн өсөж иргэдийн зовлон их байна гинэ. Дайргуу бол буудалд амьдрахад болох юм биш үү? Ялуу хатан хаан. Юу? Хэмбэ ийм муухай царай гэж байдаг? Хайр тэгч минь намайг танихгүй байгаа мó. Чи ч нарай. Цэцгийн тостой вафл уу? Тийм ээ. Энэ ус одоо таних биш ээ. Цэцгийн тостой вафл минийх болсон. Юу гэж тэмээрэд байгаа юм бэ? Харуул. Энийг яг одоо хөөж гаргацгаа. Ихчээ, энэ ч намайг зогсоож чадахгүй.
Яагаад гэвэл миний царай бол хааны царай. Ягаад ч харж чадахгүй нэ? Цаашаа болоо. Би одоо энэ улсын хаан. Я өнөөдрөөс эхлээд би энэ улсын шинэ хаан болсон. Бүгд нааш хараарай. Юу хийгээд байгаа юм? Дэшээ харгээд байна штэ. Амьдрал таахуудаа ийм муухай царай харж байна. Пархийн аргаалж. Энэ хэвэлцоо. Ийм царайтай байж хашгирахаар бүр инээдтэй юм аа. Албатууд маань миний үгэнд орохгүй. Намайг шоолоод байна. Юу болоод байгаа хэрэгвэ? Хаан таан улсын ажлыг зүгээр албатуудаа даатгаад үдшилэг хийцгээе. Үдэшлэгээ? Таныг хаан болсон гэд том үдшилэг бэлдсэн байгаа. Хөөхөн амттангууд ч гэсэн олныг уурсан. Нэрээ юу? Тэгвэл хурдан явцгаая. Хөөхөн амттангууд дүүрэн цуглжээ. Цэцгэдэй вафлгүн хаан болсон гэвүдэ? Өмдөндөө шийдэг байж яаж хаан болсон юм болоо? Бүгд хөгжилтэй зугаацж байна уу? Би та нарт зориулаад тусгайлан хийж байгаа үдшилэг болгоор хандлаа зугаацж. Ямар муухай царайтай юм бэ? Мэдгүй. Өмдөндөө шийдэг байхдаа ийм царайтай байгаа юм шүү дээ. Хаяа мартаа явцгаая. Хин чи яаж яагаад ийм царайтай болчихсон юм бол тоо? Энэ одоо юу вэ? Бүгд миний царайг хараад зүгтээд байна штэ. Одоохондоо таны царайг хараад дасахгүй байх шиг байна. Сайхан санаа оллоо. Бүх ард иргэдийн өмнө та хаан болсон гэдгээ зарлах, хүлээн авах ёслол хийвэл ямар үдэ? Хүлээн авах ёслол? Наад чи сайхан санаа байна да. Шинэ хаан ямар царайтай болоо? Тийм ээ, Бялуухатан хааны дүү гэсэндэ. Ард олон минь энэ улсын шинэ хаан нэгдүгээр цөцгийтэй вафл залран ирж байна. Үнэхээр царай муутай юм аа. Тэр дарвайсан том уруудыг хараач. Царай ямар ингэртэй юм бэ? Тэр мингэн бас юу вэ? Ээж, энэ ахи царай муутай юм. Гүштэй хүмүн. Царай муутай юм. Төрснөөс шаарсан хамгийн царай муутай юм байна. Бүгд чимээгүй байцгаа. Тэр таргуур уруулдыг нь хөдөлж байгааг хардаа тань Мингэн дээрх үсэн хийсэд байна. Энэ юу вэ? Амболж албатуудын хүндлэлийг хүлээж хөөрхөн амт тунгуудтай хандлаа үерхэж бүх ард олны хайрыг татна гэж бодсон чинь миний санаагаар болох юм нэг ч алга. Юун хааны дүр төрх. Энэ муу урул ямар ч хэрэг алга. Юун хатчиг хамар утгагүй юм. Танаас нь харахаар бүргэд байгаа юм бэ. Зүгээр цахлаа л байна. Миний ус хацраагүй. Өнөөдөр ганц өдрөл сайхан царайгаар хандлаа зугаацнаа. Болохгүй хаан таан хааны царайгаа арилгачихвал хаан сэнтигээс хөөгдөж магадгүй. Намайг тав. Би явж түр зугаац чадрий. Цэцгийн тастаа баггүй. Чи аимшиггүйгээр миний суудал шунсан юм биз дээ? Тэгчээ. Яаж царийн шоронгоос гараад ирсэн юм бэ? Эд гаргасан юм. Чи наад муухай царайгаа ашиглаж түр зур хаан болсон. Одоо царай чинь байхгүй болсон хойно сентигээс буу урвагчаа. Цэцгийн тастаа вафл. Урагстай чи шан би хангалттай хүртэй нэ. Хэд хоногийн дараа. Ой, юу вэ? Сайхан юм болоо юу ээ? Бүгдээ авдоорой. Тэгээд яах гэж урвж байгаа юм бэ? Хаан болох гэж царайгаа муухай болгуулсан хэрэг үү? Эрх мэдэл гэж тийм ч чухал юм гэж юу? Хааны царайгаа битгий арилгаарай гэд байхад хааны царайтай биш үхэх царайтай болж байгаа ч.